Агаан дүү чи яасан гой зурд юм бэ? Наад ногоонууд чи мод юм. Үгүй агаа. Энд чинь өөс байхгүй юу? Би тийм олон мод харж байгаагүй болохоор яаж олон мод зурхаа сайн мэдэхгүй байна уу? Олон моднууд гинэ. Нэрээ би ч бас олон моднууд хараагүй уджээ. Олон мод. Амьсгалахгүй байна. Хүмүүс амийг нь тасалчгаж. Хайрын сайхан уул ус минь харахад нүд халтран болчихж. Манай улсад жил бүр 100-аас 200 мянган га бүхий ой устж байна. Санаандгүй тавьсан төөмөр, модны хулгай, уул уурхайн олборлох үйл ажиллагаа зэрэгээс шалтгаалan ойн нөөц багасах болжээ. Манай улсын ойн сангийн нийт талбай 18.3 сая га. Үүнээс ойн талбай 16.7 сая га. Ойгоор бүрхэгдсэн талбай 12.9 сая га байдаг нь нийт нутаг дэвсгэрийн 8.2%-ийг эзэлдэг. Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд янз бүрийн шалтгаанаас болж ой мод 1.4 сая гагаар хорогджээ. Энэ ажлыг хийх гол шалтгаанууд бол ерөөсөө зах зээлд ороод хүмүүс тэгээд ерөөсөө хүмүүс ядуураад ерөөсөө байгууллагууд үнэгүй тийм бүтээгдэхүүн бол таарсан.
Тэгээ байгаль руу ерөөсө хүчтэй шуурс одоо ан амтны налаад одоо модын хөрөөдөө ерөөсө шууд төлөө болгож зараад ерөөсө хүмүүс одоо энэ байгалийн бизнес үйл ажиллагаанд ерөөсө бизнес байна л гэж ойлгосон байхгүй юу. За би болохоор зөвхөн бүсэд ажиллаж байхдаа хууль бусаар одоо мод оюун санд хохирол учруулж байгаа асуудалтай нэлээд тэмцдэг байсан. Тэр нь бол ганц байгаль хамгаалагч, тухайн сумдын байгаль хамгаалж, улсын байцаагч тийм ээ хамгаална гэдэг бол асуудал болсон. Модны хулгай одоо бол 2012-нд батлагдсан шинжилсэн одоо ойн хуулиар бол ерөөсөө одоо модны хулгайтай одоо үйл ажиллагаа одоо буруу үйл ажиллагаа явуулсан иргэнд бол одоо садингийн доод хэмжээнийг одоо 5 дахин нугалсан хэмжээгээр торгуул ногдуулж байгаа. Нөхөрлөл буюу одоо аж ахуй нэгж байгууллагуудад одоо 15 дахин садингийн доод хэмжээг одоо 15 дахисан одоо торгуул тавьж байгаа шүү дээ. Ингээд одоо мөнгөнд торгуул тавьж байна. За ер нь одоо тэр машин тээвэрлсэн, мод тээвэрлсэн одоо тэр тусгай тэр хууль бус мод тээвэрлсэн машин унааг нь одоо хүртэл хурааж байгаа шүү дээ. 2015 он гарсаар улсын хэмжээнд 15 аймгийн 58 суманд 85 удаагийн ойн хээрийн төмөр гарчээ. Хинти, Дорнод, Сүхбаатар, Өвөр хангай, Төв зэрэг 5 аймгийн 14 суманд нийт 14 удаагийн ойн хээрийн төмөр гарч 19 га оймод 29581 га хээрийн бүс шатсан нь гал алдсан хүмүүсийн буруутай үйлдэлээс үүдэлтэй. Хүний хүчин зүйлээс ойн санд хохирол учрах нэг хайхрамжгүй байдлаар тамхи чүдэндээс гарахад тэгээд улсад болоо тэр хувь хүнд бол асар их одоо хохирол учирж байгаа шүү дээ. Тэгээд тэрний дараа одоо сэргээх тал дээр ажил зохион байгуулалт гэдэг бол асар их хөрөнгө гарна. Хүн хүч хэрэгтэй болно шүү дээ. Тийм учраас энэ урьдчилан сэргийлэх ажлыг тийм ээ маш сайн хийж явах хэрэгтэй. Дэлхийн дулаар л өдрөөс өдөрт нэмэгдэж биднийг нарны хит ягаан туяанаас хамгаалдаг озон хойд туулын орчим 5 сая км газар цоороод байна. Жухамхүү үйлдвэржилт, хотжилт, үс нэмэгдэхийн хэрээр хүн төрлөختөн мөхөл рүүгээ алхах алхмаар ойртож бүг эрдэмтэд анхааруулсаар байгаа. Дэлхийн банкны 2002 оны тооцоогоор Монгол улсад 1950-аас 1980 онд 1.6 сая га, 1990-ээс 2000 онд 660 мянган га газар сүйджээ. Гэвч жил бүрийн ойн хомсдол нөөц сүйдсэн модны талаарх мэдээлэл тиймч бодиттой гардаггүй талаар албаны хүмүүс хэлдэг. Энэхүү буруу мэдээлэл гарч буйд хулгай мод тээвэрлэгчид их нөлөөлдөг аж. Монгол улсад жилд бэлтгэгддэг модны хэмжээ ойролцоогоор 1 сая куб метрээс 4 саяын хооронд хэлбэлцдэг аж. Харин хууль бусаар мод бэлтгэх хэмжээ 345 мянгаас 238 сая куб метр байгаа гэх судалгааг ойн газраас гаргажээ. Хууль бус мод бэлтгэл бол ер нь тэр болгон хүмүүс хийждэггүй. Нэгэн зохион байгуулалтанд орчихсон тийм ээ сүлжээ гэж яддаг шүү дээ одоо тийм ээ. Тэрний ядгүй зэрэг ерөөсөө техник хэрэгсэн сайн хүчнийх баг ордог. Жолооч нэг хүнтэй байхад тэгээд ачдаг карантай ийм суйртай машин очоод хоёр хүн очоод нэг нь унгааж байна. Тэгээд нөгөөх нь тайрч нөгөөх нь карантай машин ажиллуулаад өргөлөө тавилаа. Тэгээд явна шүү дээ. Тэгээд тэр модоо аваачаад суурин одоо зүсдэг зардаг машинд оруулаад машингийн торох. Тэгээд босоод модон бүтээгдэхүүн материал хийгээл ингээл гарах зарах хүртэл явах газараа чөлөөтэй явдаг. Тэгэл одоо хүлээж авдаг. Тэрийг хамгаалдаг. Ийм одоо сууд байдаг. Модны хулгайтай бол биднээс иргэдийн мэдээллийг аваад тэгээд тэрийг одоо цааш нь одоо хууль хяналтын байгууллагад мэдээлэх. Өөрсдөө ч гэсэн одоо явж одоо биеэрээ очиж одоо модны хулгайтай одоо тэмцэж тэр одоо тусаа одоо байгаль орчныг хамгаалдаг байцаагч нартай хамтраад энэ хүмүүстэйгээ хамтарч одоо модны хулгайтай тэмцдэг юм аа. Модны хулгай газар авч байгааг оны дараахан болсон байгаль орчны үндэсний чуулганы үеэр орон нутгаас ирсэн төлөөлөгчд онцолж байсан. Төв аймгийн Мөнгөн мордод гэхэд шөнийн тэгдэг цагаас үүрийн 5 цаг хүртэл мод тээвэрлэж байхад хинч анхаарал тавьдаггүй байна. Мөн одоогоос 10 жилийн өмнө бараг ширэнг шахан байсан ой өдгөө нэг захаас нөгөө зах нь үзэгдэх болжээ. Ой хамгаалагчид хулгай мод тээвэрлэгчдийг хянаж дийлэхгүй байна хэмээн тухайн нутгийн ард иргэдээр ойг хамгаалуулахар болсон.
Гэтэл хамгаалах үүрэг тавьсан иргэд нь өөрсдөө сүйдлээд байгаа аж. Энэ мэтчлэн цөөхөн хідэн хатуу ургамал маань өсөх биш цөөрөөд байвал ой биш сүл болох аюул тун ойрхон байна. Одоо залуус минь мод их тариа. Модоо их тарь. Нэг мод тариул одоо энэ насны буян, хоёр мод тариул одоо хойд насны буян гэдэг одоо манай эцэг дээдсээс одоо уламжилсан сайхан сургаал үг байна. Одоо энийг одоо та нараа бүгдээрээ одоо бас дордороо санд. Нэг хоёрдугаарт манай одоо байгаль орчин хуулинд байгаа штэ. Иргэд одоо жил бүр одоо 3 мод, албан байгууллагууд 5 мод тарих одоо тийм бүр үндсэн одоо хуулийнхаа одоо хүрээнд биднес хүлээсэн үүрэг байгаа. Иргэд минь энэ иргэн хүнийхээ үүргийг одоо тууштай сайхан биелүүлээрэ гэж одоо хүсэх байна да. Миний хувьд бол хүн болгонд хандаж хэлэхэд залуустаач тэр нийт иргэдтэй ерөөсөө дэлхийн одоо уур амьсгал тийм ээ байгаль хамгаалах үйлс бол одоо ганц Монгол улсын биш болчихлоо шүү дээ. Дэлхийн нийтийн асуудал болчихлоо. Энийгээс манай ард түмэн манай төрийн бодлого ч гэсэн одоо бидэнд ойлгуулж байгаа. Хүмүүсийн байгаль хамгаалах одоо тэрнээсээ одоо хамгаалсныхаа хэрээр зөв зохистой ашиглах тийм ээ. Энэ асуудал бол чухал болсныг одоо мэдсэн. Ерөөсөө мэдж байгаа. Цөөхөн тооны одоо тийм байгаль орчинд хор хохирол учруулдаг тийм улсууд байгаа. Энэ бол ард түмэн түүний хяналтаас гарч чадахгүй болж байгаа юм уу ирж байгаа. Тийм учраас энэ ажилд олон нийтийн оролцоо хэрэгтэй. Бүх хүмүүс залуугаас өвөг төвчтэй хүртлээ. Энэ үүрэг ирэхээ биелүүлж чадах юм бол манай байгаль бол одоо байдгаараа байж сэргээгдэж бүрэн боломжтой. Намаа хандав. Хувцас мөсч. Хоёул гараа. Агаан ч гоё юм үзүүлээ. Нэр яага. За. Олон мод ингэж харагддаг юм даа гандөө. Ямар гоё харагдсан юм тийм ээ ага. Ага, тэр хараа.